Аав нэр албан тушаалч юу вэ? Чулуунд биеийн сургуулийн бие төвийн багш байна. Харин та Би захирал. Мөхөт. энд яг юу болсон юм бэ? Би тэр хойр давхад явж исэн чи хэсэг хөвгтөд цонхон дээр байж байгаад ойрлохоор нь харсан чинь нэг хөвгтөө өөрийгөө яг эндээс дүүжилсэн байсан. Тэгээд би жижигрээс дээр нь төлхөрийг аваад дэшаага боснаас барьж авах талаас насарсан. Хүү дүүжлэгтнээс хойш хэр хугацааны дараа та гарч ирсэн? Та мэдгүй. Хар хур дараалгүйсэн. Минут ч хэрэггүй хаа. Энэ дээвэр рүү гарах өөр гарц байгаа юу? Энэ санийхаа л гарна. Өөр гарцаахгүй. Та нар чинь тэгээд юу мөрдөх юм? Бид нэр ослоо эсвэл гинт хэрэггүй гэдгийг мөрдөн. За та хоёр татгшаа ороод байж хэрэг гарвал би эргээд дуудчих. Юу асан юм шиг байна? Гадны ямар нэг нөлөө байхгүй юм шиг байна. Хүү олсыг өөрөө дэшин шидэж дүүжлэгдсэн байж магадгүй. Ол сангидсан байдлыг харахад хүн болгоны мэдээ энгийн цаглаа зангидсан. Шижигтэй уул мөрч харагдахгүй л байна да. Би дүүргийн мөрдөгч, дислэгч гэрэл маань. Хурдл хурдс би байсан. За баярлалаа гэж. Хохирогч хүүгийн нэр Төвшин Төр 15 настай. Сургуулийн хүүхдүүд олон багш нарын харснаар өндрөөс дүүжлэгдэж байгаад газар хүчтэй очсон. Нэг хөл 2 газраараа хугарсан, баруун мөр булгарсан, тархи хөдөлсөн. Бас хоолой нь нилээд боомлогдож цус сурсан байдалтай. Одоогоор ухаан орог байгаа. Хоёр гарынх нь бугуун хэсэгт нь нэг тал нь шулуун, нөгөө тал нь зигзаг хэлбэрийн 2-3 см орчим өргөнтэй шахуурсан болов гэмээр орнууд гарсан байсан. Тэр орчмын дагаад харшилсан бололтой гэмээр яр шархнууд байгаа юм л да. Эмчнэр үүнийг дүгнэхдээ ослоос болоогүй гэж хэлсэн. Чи хүүгийн ар гэрхэн тань уулзав? Ээж нь төр хугацаагаар гадаадд явсан байлээ. Хойд эцэг нь ирж уулзсан. Гэхдээ Төвшин Төр төрсөн эцгээрээ угладаг юм билээ. Тэр хойд эцэг их бадрал хүү бит хоёрын харилцаа тун сайн найз нөхд шиг л байдаг штэ гэж яриад байгаа юм л да. Хойд эцэгтэн тэгээд сэжгэлж байгаа хүн байна. Шууд л сургуулийн хүүхдүүдийг сэжгэлсэн. Би хүүдээ хэдхэн хоногийн өмнө их үнэтэй пүүз авч өгсөн. Энэ миний хүүгийн өмссөн пүүз биш байна гэдээсэн. Тэгвэл сэжүүр сургуулиас гарах юм байна да. Би бас тэгж бодоод л байна дараа. Энэ цанхнаас дээвэр рүү шууд гарч болох юм бэ тий. Төвшин Төрийг дүүжлэгдсэн байхыг өөр хүн олж хараагүй юу?
Гэхдээ би энүүхэндээ бас нэг хөөрхөн байцаалт мөрдлөг юу болоод байгаа юм. Гэхдээ тэгтээ сургууль гэдэг чинь сургууль шүү дээ. Энэ олон түмэн мянган хүүхдүүдийн чинь хаана юу хийж явааг хянгаад хэцүү. Гэхдээ төвшин дэрийг энэ анги руу орж байгааг бас нэг хэсэг хүүхдүүд харсан л байл. Уучлаарай. Бай. За уучлаарай. Уучлаарай. Төвшин дэрийн аав нэрээ дуулцъя гэж байна. Би ингэ явчих уу. Тэг та явж. Төвшин дөр ер нь ямар хөөд вэ? Ер нь бол бусдаа нөхөрсөг сэргэлэн хөвгт штэ. Сүүлийн үед сэтгэл санааны хувьд дарамттай ч юм уу тиймэрхүү зүйл ажиглагдсан уу? Үгүй тийм зүйл ерөөсөө ажиглагдаагүй. Яг юунаас олж ингэсэн юм бол би бас гайхаад л байна. Ар гэр нь ямар хөө айл байдаг юм болов? Лавл тэгж амиа хорлоод ахаар тийм таархан тарчиг бишээ. Эцэгхэн ч гайг хүмүүс байдгийг. Нэрээ ангид нь амин гэж охин бий юу? Бүтлэхүүд орлол нь байж магадгүй. Бага. Одоо нэр бүжгийн дугууланд ирсэн байгаа ш. Та уулзах уу? Тэгэл та. За. Миний хөгийг харахад битүү шавхуур дутсан орон байна. Танай сургууль гэр нь хаашийн янзын сонин газар вэ? Ер нь хоёул нэг сайхан 50 ярилцъя л да. Би 50 ярьж чадахгүй нь. Танаа багш нар чинь хүүхдэд зоддөг юм уу? Нэг бол эсвэл тэр танаа хулигаануудын дээлхэд байдаг юм. Миний хүү хизээч гэр орондоо юм дарамттай амьдрдаггүй. Харин танаа сургууль байснараа дарамтанд орж өнөөдөр ийм байдал хүрээд байна. Өнөө цагт чинь одоо сургуулийн хүүхдүүд багш нараа шоглоно гэхээс биш багш нар хүүхдүүдэд зоддог үе өнгөрсөн шүү дээ. Өө тэр мөрдөн байсан ч юм ихтэй намайг шууд сэжгэж ихсэн. Хойд эцэг гэхээр үрэгтэй зоддог, цогтөг байж болох уу? Бидний ажлыг ямар ойлгох шүү дээ. Бүгдээр ингээл гинт хэрэг болгож хардаг усуу шүү дээ. Өө захирлаа. Та хоёр миний хүүхдийг өнөөдөр тийм байдалд хүргэсэн хэнийг гэж бодож байна? Уг нь манай сургуульд шүдний өвчин болсон хэдэн хүүхдүүд байдаг. Ер нь би тэднийг нэг дуудаад би тантай нэг уулзуулаад тав. Тэгэж та хоёулаа уулзаадах. За тий. Every day I'm shuffling. Намайг гэж охин байна. Би Чамасаар гэдэг үү? Чи төвшин дуртай үерхдэг юм уу те? Үгүй цаа чи өөр нэр зөвхөн болцсон. Чамд сайн биш юм уу? Биш ах. Чи төвшин дурыг хэр сайн мэддэг юм? Мэдгүй. Та тэр охноос асуу найз охин нь Аль охин? тэр ногоон цанц байх. За баярлалаа. За. Уучлаарай гэж юм байна. Түр тийшээ сууж байгаа чи. Чи төвшин дөрийн найз охин нь уу? Тийм би найз охин нь. Би одоо бэлтгэлээд хараад имлэг дээр очиж иргэдэм үү гэж байж байна.
Төвшин төр одоохондоо арай ухаан ороог байгаа. Миний хоолыг сонсоод ухаарчих юм билүү? Саяны тэр охин номин. Тэр чинь хуучин найз охин нь ерөөсөө саалж өгдөггүй амиг ядаргаатай байгаа юм аа. Төвшин төр хоёрын харилцаа ямар байсан бэ? Яагаад ийм зүйл хийсэн гэж чи бодож байна? Мэдгүй. Ойрд нэг л сонирн байсан. Ерөөсөө энийг хийж болчихсон. Ямар нэг юм сэтгэл нь шаналаад ах шиг байсан. Чамд ямар нэгэн зүйл ярьсан уу? Үгүй, надад юу ч хэлээгүй. Яагаад ийм байгаад байгаа ингэж асуухаар яагаачгүй зүгээр би тангийн дараа зүгээр олчихно гэд надад өөр юм ерөөсөө ярьдаггүй байсан. Ээж аав нь зодсон ч юм уу? Ангийнхан хүүхдүүд нь дээрлэгсэн тиймэрхүү зүйл ажиглагдсан уу? Үгүй. Тиймэрхүү юм ажиглагддаг байсан. За энэ хоёр чинь манай сургуулийн болох бүтггүй хийдэг болсон. Би төвшин тэрийн аав байна. Та хоёр миний өв тань нь үз. Чи энэ хүүзийг ханаас авсан? Энэ миний хүүгийн хүүз яг мөн байна. Би хүүдэг ам төвж авсан үнэтэй хүүз. Би та хоёрыг чинь овоо томоочоо юм болов гэж бодсон чинь даачтай. Амрыг ирээ. Яг хэрэгтэй нь ороод ирлээ. Таны хайрлсан хүүхдүүд эдгээр юм шиг байна. Өнхрийн мусанууд миний хөөг дээрлэж дарамтсан байж таарна. Бид хоёр ч зүгээр л тээтэйг найзууд шүү дээ. Ямар нүчин тээтэй. Та нар тэр элдвийн мусаа нэр очоо тэр хүүхдийн орхитод хэрэглээрэй. Сургуулийнхын төвшин төрийг тээтэй гэж дууддаг юм байлээ. Тэглээч хүүхдүүд бүгдээрээ л хохирогч үүтэй их сайхан харьцаатай найзууд гэж хэлсэн шүү дээ. Энэ нотлог баримт байж байна. Энэ миний хүүд хөрөөгийн хүүз яг мөн. Эднэр дээрэмсэн байж таарна. Би дээрэмдээ бүштэй. Зүгээр гууж авч өмссөн. Мөрдөгчөө. Та энэ хоёрыг хэсэг дээр аваачаад нэг сайн шалгаад өгөөч. Насан туршаагүй хүүхдийг байцаалтанд оруулахдаа аав ээж нь заавал хамт байлцах хуультай байдаг. Үгүй. Эднэрийн арга гэрийнхнийг би бүтэн жил хайгаад дийдэггүй. Гэхдээ та юу ч гэсэн арга гэрийнхэнд дуулах гад үзэтгэлтэй. Аав ээж нь ирэхгүй маа гэхэд ангийнхан багш нь ч юм уу эсвэл захирал та өөрөө ч байж болно шүү дээ. За та хоёрын шиг гараад та. Захирлаа. Та араас чулуун багшийг дагуулад ороод ирээрэй. Танаас ороод ир. Тийш зогс. Та ороор. Хэнийг ч дуудаад ирсэн. Энэ материал. Чи чинь насаараа бол нодон жил төгссөн байх хэрэгтэй юм байна шүү дээ. Манай дээр бас ганц хоёр танхайн хэрэгт бүртгэлтэй юм байна. Та хоёр төвшин төртөө найзууд гэлөө. Яагаад амиа хорлох оролдлого хийсэн гэж бодож байна? Хойд эцсийн заддаг ч юм билүү? Харин тийм. Хайртай охин тоодохгүй ч юм билүү? Бид хоёр дээрлэхлээгээ наад чинь захиралд очиод мартчихтэй. Ирлээгээ тэр амиа орлох хөлт биш ээ. Та хоёр наа Германд байгаа юмнуудаа гаргаад энэ ширээн дээр тавьдаг таа.
Нам залуусан биз дээ. Хэрэглэж болохгүй юу? Үгүй ээ, болно л доо. Гэхдээ насан туршираа л иймэрхүү юм хийж явмаар юм. Бас хүүхэн дуртай. Хүүхэнд дургүй. Төвшин төрийн гарыг хэн шахурсан юм бол тойрт мэдж байгаа хүн амт байна уу? Тийм амар болцсон юм уу? Эсвэл тойр зохио тийм болгоцсон юм уу? Үгүй. За сайн уу гэлэр ба. Сайн. Ажил сайн уу? Сайн. Ажлынхаа хүстэй. Дажигдэж байна. Энэ хоёр нөхрийг шинжилгээнд авуулчих. Энэ юуны шинжилгээ? Хаанаас ч авч байна тэр чинь шинжилгээ. За хоёр ганц одоо өнгөцүүлчих. Намайг дагаад яваа. Ара. За, ажиллагаагүй гэлээ. Ажил дэжгүй дээ. Чиний ажил сайн уу? Сайн. Нөгөө хүүгийн би гайгүй. Ухаарсан. Ухаан ороогүй байгаа. Ямар нэг сэжүр олдсон уу? Надад ч нэг таамаг байна л да. Гэтэ ганц хоёр баримт олж ээж л яг нотлох гэдэг. Харин чамд ямар нэг олсон сэжүр баримт байна. Ямар ч гэсэн нөгөө байцлын үзрэн дээрх хурууныхээ төвшин дээрхтэй таарсан. Тийм болохоор хамт байсан л болж таарлаа. Нэр нөгөө хоёр хүүгээс авсан мазокны шинжилгээний хариу гарсан уу? Билээ. Хаа очиж харин наад хоёр чинь ирүүл байх юм. Уг нь энэ шинжилгээний хариу миний бодож ирснээр гарсан бол таамаг маань 100% батлагдах байлаа. Энэ хүн тэргийг ийм дутуу хөтөө барьцаар баталж арай болохгүй хаа. Төвшин төр өөрөө хүсээд ийм зүйл хийсэн ч юм бэлээ. Одооны хөвгүүд ч тэгээ солонгос кино үзээр хагаад эр хүн шиг байхаа байлсан ба шүү дээ. Элдв янзын гаж зүйл сонирхож сэтгэхэд л. Тэгээд тэрэндээ шаналаад амиа орлох гэж оролцсон байж магадгүй. Мэдгүй юм да. За би явлаа. Сайн бодож үзээрэй. За баярлалаа.
Наатга аав чанд бэлгэлчээ. Жах хөөхтэй хэл юм байна. Зороо төрөх. Энэ манай онцгой залуу. Өнөөдөр иргэн болох хэвээр. Ийм хот эхлэх юм уу? Эхлээ тооцгооч. Утлаа өмсгөөс өмнө тийш шугаад ор. Маа тэтэ. Энэ байрлалаас нэг сонго. Энийг нэ. Чи чадах уу? Наатгараа явах цаа. Та хоёр насан туршиг хүүхд уруу татсандаа гимшихгүй байна уу? Бид хоёр ч гэсэн насан туршаагүй шүү дээ. Төвшин дөр бэлгийн замын халдвар төвчөн авсандаа шаналаад амиа орлох гэж оролцсон юм болов уу? Арайгүй хаа. Цаадах чинь хүн амтнаас яаж имжлүүлэх талаар асуугаад явуулсан сурагтай. Гэхдээ тэгээд ихчтэй үннээ эртгэн хэлэхгүй яасан. Ер нь бол бусдаа нөхөрсөг сэргэлэн хөвгт штэ. Миний хөгийг харахад битүү шахуур дутсан орон байна. Танай сургууч гэр хаашийн янзын сонин газар байна. Хойд эцгийн заддаг ч юм билүү? Харин тийм. Хайртай охин тоодохгүй ч юм билүү? Бид хоёр дээрлэлээ наад чинь захиралд очиод мартчихтээ. Ойрт нэг сонирн байсан. Ерөөсөө энийг хийж болчихсон. Тамар нэг юм сэтгэлэн шаналаад авш байсан. Тэтэ муу мангар буцаад өөрөө бэлгэвчгүй зөвчөө авчаад бит хоёрлоо уурлаад байсан. Хаач чарнаад хоёр чинь ирүүлэх юм. Төвшин төрийн биеийн байдал гайгүй сайжирч байгаа. Удахгүй ухаан орно гэсэн. Хөө за яамад. Тэгээд та бүхэн учир шалтгааныг нь олсон байгаа зү. Бид нар жаахан мөрдлөг явуулсан ч гол шалтгааныг нь тогтоогоогүй. Энэ сэтгүүлчтэл амар зэ өвдүүлэхгүй. Миний хөгийг харахад битүү шахуур дутсан орон байна. Танай сургууч гэр хаашийн янзын сонин газар байна. За би түр гарч чад ирээ. За та хоёр гэрч шүү. Юу гэрсэн гэж? Би энийг чинь баримт олгож хурааж авлаа. Ямар учиртай гэдгээ тайлбарлаадах та. Энэ чамд хамаагүй юм шүү. Харин чамаатай. За юу болсноо тайлбарлах болж тээ. Би ч гадарсан юм авах нь бүгд өгн 4 жирмийн дав. Шалгадаг нь ирээд шалгаад явсан. Хүүхдүүдэд харшил өгч өгнө гэж эцэг эхчүүд нь гомдлоод л байна. Та чи юугаа яриад байгаа юм бэ?
Гэхдээ нэг үнтэй тийм шахаа биш л. 1500 хүүхдэд нэгээр нөхөд нэг 3 сая төгрөг л болж байгаа. Гэхдээ би наадах чинь хүүхдүүдэд өнгөө дарааж байгаа. Юу шахаа, юу 1500 хүүхэд вэ? Та нэг ойлгомжтой яриад та. Хашийн өгч өгнө гэдэг эцэг эхчүүд нь гомдол мэдүүлж л байгаа. Гэхдээ би наадах чинь 1000 төгрөг тараас 2 сая төгрөг. Тэр нэг 2 сая төгрөнд авчаад аччихгүй байх үстэй. Би уг нь наадах чинь анхудаа л хийж. Гэхдээ уг нь дэмий хэрэгэлтэй өг. Энэ шугам чинь тэгээд хүүхэд олгонд байгаа гэсэн үг үү? Уу арайч бүгдд нь биш ээ. 1000 орчвол. Ширхгэн тэгээд 2000 төгрөг юм бидтэй. Эрээнд бол ганц ян үнэтэй. Уг 2 ян үнэтэй. Ойлгомжтой. Шугамнаас өөр шахсан зүйл байна уу? Үгүй. Ёстой байх. Тэгээд ч би энэ ажлыг аваад удаагүй байгаа л та. За ахиж ийм зүйл хийж болохгүй шүү. Оо яалагч. Чи яаж яваад өөрийгөө дүүжилж гисэн юм бэ? Ой. Ингээд намайг хоёр яасан? Нөө бид хоёр аль дээр цэлцэн штэ. Араа нөгөө өвчнөөс болоод зүлцсэн юм шүү дээ. Үгүй. Манчин чамд ойлрканы өшгөлтийг үзүүлэх үү? Өө чанга битээ зөхөөрэй. Оо, ахын дурсгасан мөнгө байсан шүү дээ. Хөөе. Чертак руу гарч болох болоо. Мэдгүй юм. Тэгээд л дээшээгээ шууд гарчихсан юм уу? Тийм ээ. Тэр ангиас дээш харахад амархан санагдаад. Дараа нь яасан? Дараа би яасан санахгүй байна. Харин таал мэдчихэж байгаа. Дахиж дээшээ гарч болохгүй шүү. Танаа сургуулийн жижүүр 7 хоногт нэг удаа дээшээ гараад бүх бөмбөгнүүдийг болгочаад гэсэн. Ашгүй дээ. Чиний над гаран дээрх шугамны ором чинь ямар учиртай юм бэ? Энэ би хашилтай юм аа. Ууг нь ч чанга зохиогүй л дээ. За би хүчлээ. Одоо ганц хөл баригдах юм бол цагдаа шийтгүүлнэ шүү дээ. Хулгайч их хурдхан бариараа тий. Ойка, чи хулгайч уу? Биш байлаа. Хулгайч хамгийн түрүүнд хулгайчийг бариараа гэдэг шүү дээ. Оо ямар тэний юм бэ? За тэгвэл яаш идэх вэ? Хөрөө юу гэдэг шүүрэн? Найз наанч хашилтай штий. За энэ балиа шугнаас ашиглах гэж байдгүй шүү дээ. Хурдан сонгоо үгүй л хойлоо оншдүүлнэ шүү. Түрүүн та нар яалаа намайг? Харин тий. Миний гашигтай амар муу болцсон байгаа дээ. За тэр маяглах яах вэ? Хурдан шийтгэе. Хөөе. Манайхаа. Би зүгээр охинсоо шийдүүлж идэх үү? За үнсгтээр тулбал шийдэлтэй шийдэх үнсчихнэ гоо. За л шийдвүлээ. Ямар чанга. Дээнээс хараа. Яг энэ хэсэгтнээс амар ба хэлбэр үлдээ. Чанга битээ зөхөөрэй. Зүгээр л шийтгэлтэй тоглоод ийм орон үлдчихэж байгаа юм. Тийм ээ. Нөө хашилтай болохоор жоохон эвгүй харагдаад байдیں۔ Түүнээс хашилгүй байсан бол нэг хоногийн дотор л идэгсчихдээ юм л та. Нэрээ өвчин нь гайгүй юу? Гайгүйх үү?
Яг 100% гайгүй үз. Та хүнд хэлэхгүй үз. Их чинь ямар юм ч вштэй. Хэрэгт холбогдлохгүй л бол хүний өвчин зовлон хамаагүй шүү дээ. Миний дөө ээж аавдаа өвчнөө нуулгүй илээд сайн эдгэж аав шүү заа. Баярлалаа. За. Би нөгөө бөмбөгнөөд чинь аваад ирлээ. Миний дөө цахаар хартаа. Нүцгэн толгодын дунд учирч зүтлээ нүдгүй хар шурган яваад уулзсан нүгэлгүй үнний чинь сонсож үзэгсэн уулын чөлөөгөр туссан нар Эх төдий бэлтрэх зол байж Үрэгэл зүрхэнд бүглэх шарах байж Үзэгдээд хосон замхрах